Энэ удаагийнхаа бичлэгээр Өмнөд Солонгосын учир битүүлэг триллер төрлийн нийт 6 ангитай Карма шин цувралын 1-р ангийг нь довчлон ярьж өгөхөөр сонголоо. Шас хийсэн жинхэнэ Солонгос хоолны амтыг Юнагаас, Солонгосын уламжлалт амтыг орчин үеийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарттай хослуулан дээд зэрэглэлийн соёлтой үйлчилгээг Юна үзүүлдэг. Мөн чанар стандартыг баримтлан дасралтгүй хөгжиж үйл ажиллагаагаа сайжруулан ажилласаар байна. Хайртай хүмүүсээ баярлуулах хамгийн амттай сонголт Юна. Хайртай бүхэндээ жинхэнэ амтыг мэдрүүлээрэй. Та 77 тэг 4 11 дугаарт залгаад гэртээ хөргүүлээд аваарай. Хайртай бүхэндээ Юна ресторан. Хэнэгэн барилгын балгасанд шатхуун асгаж байх хооронд Жайон гэх залуу сандалд хүлээтэй байгаагаар Карма цувралын мөнгө хүлэгчд өртөө залуу хэмээх 1-р анги эхэлдэг. Удалгүй учир битүүлэг хүн гал тавьснаар дэлбэрэлт үүсч Жайон сандалтайгаа шидэгдэж доошо унана. Үйл явдал гал унтраах баг тусгалыг унтрааж байгаагаар үргэлжилдэг. Гал сөнөөгчд дотгошоо орж амьд хүн байгаа эсхийг шалгаж явсаар эцэст нь нэг гал сөнөөгч одоо ч амьсгаатай байгаа хурууга хөдөлгөх шатсан хүнийг олно. Улмаар өвчтөнг яаралтайгаар эмнэлэгт хүргэхэд түүний нөхцөл байдал нүд халтран байлаа. Удалгүй Жуйон эмч ирж өвчтөнд одоо маш их өвдөх болно. Тэсэх хэрэгтэй. Ухаан алдаж болохгүй гэж хэлэхэд өвчтөн гараараа окей гэж дохио өгдөг. Ингээд эмчилгээ эхэлж өвчтөн өвдөлттэйгөө тэмцэн хашгирна. Дараа нь эмч шатсан өвчтөнд чадхаараа хичээсэн ч арьсны нөхөн сэргээлтэд тийм сайн болж өгөхгүй байгааг ялангуяа нүүрний шарахтай чадхаараа тэмцсэн. Мөн утаагаар их амьсгалсан болохоор амьсгалын замыг ихээр гэмтээж өмнөх шигээ ярихад хэцүү гэдгийг тайлбарлана. Тэгээд эмч өвчтний нэр байхгүй караад гайхахад өвчтөн өөрийнхөө нэрийг Пак Жеон гэж хэлээд гэр бүл байхгүй гэж хэлдэг. Энэ үед Жуйон эмч түүний нэрийг тэмдэглэх гэж байхдаа түүнийг таньдаг бололтой гэнэт гайхаж эргэлзэж буйна харагдана. Хэсэг эргэлцснийхээ дараа Жуйон эмч өвчтний нэрийг гүйцээж өчээд гарах гэхэд Жеон амийг нь аварсанд талархлаа илэрхийлдэг. Гал гарахаас 15 хоногийн өмнө Жеон гэртээ ирэхэд байрны эзэн хаалган дээр нь 3 сар түрээсээ төлөөгүйг нь анхааруулсан бичиг наасан байлаа. Дотгошоо ороход гэр орных нь байгаа байдлаас харахад Жеоны амьдрал тийм ч бүтэлтэй биш байгаа нь тодорхой харагдана. Тэрээр утсан дээрээсээ койны ханшаа шалгахад огцом уналттай байх ба үнэтэй зэрэгцсэн мөнгө хүлэгчээс мөнгөө төлөх өдөр гэсэн зурус ирдэг. Удалгүй Жеон руу мөнгө хүлэгч залгахад тэрээр тэр шагаад утсан авалгүй зурагтаараа койны талаар үдсээр. Энэ хооронд мөнгө хүлэгч хаалгыг нээн орж ирээд яагаад утсыг нь авахгүй байгааг асууж ширээ рүү толгойг нь дараад Жеоныг утсан дээрээ өөрийнх нь дугаарыг нохойн гөлөг гэж хадгалсныг хараад игдүүцэж ухаан алдтлаа цогтлоо. Нядалгааны газар мөнгө хүлэгч Жеоны толгойноос уутыг сугалахад түүний хажуу талд хэн нэгний эрх тэнг нь авч байх нь тэр. Тэгээд мөнгө хүлэгч түүнийг мөнгөө төлөхгүй бол ирээдүй чинь ийм байх болно гэж сүрдүүлж утсан дээр нь 30 хоног тэмдэглэн Жеонд мөнгөө төлөх 30 хоногийн хугацаа өгч байгаа гэдгээ тайлбарлаад хэрвээ төлөхгүй бол түүний ачаар олон хүн эд эрхтэнтэй болох нь хэмээн занал хийлдэг. Мэдээж Жеон төлнө гэж амласаар. Өглөө Жеон сэрэхэд утсан дээрх мөнгө төлөх өдөр нь 29 хоног үлдсэн байлаа. Тэрээр ажил дээр байхад ажлынхны газрын хүн түүнийг өснөгээд байсан болохоор л итгээд орсон гэдгээ хэлж одоо койн нь унаж байгаад санаа нь ихэд зовсон байх ба Жеон дайн гарсан нь миний буруу юм уу хэмээн өөрийгөө өмөрсөөр. Дараа нь тэрээр аав руугаа залгахад аав нь утсаа авсангүй. Энэ үед ахлахтай нь Хятад Солонгосын ирлиз Гэлрион гэх хүн өөрийг нь гинэт шалтгаангүй халлаа хэмээн маргалдаж байхыг Жеон хардаг. Ахлах нь Гэлрионд компанийн байдал хэцүү байгааг тайлбарласан ч тэрээр Хятадд байгаа гэр бүл рүүгээ мөнгө явуулах ёстойгоо хүүхэд нь өвчтөй байгааг, тиймээс мөнгө хэрэгтэй байгааг тайлбарлана. Гэсэн ч ахлах нь түн шиг хүн цаашид хэрэггүй гэж хэлснээр Гэлрион ахлахыг зохиж унгаад цаасны хутгаар сүрдүүлэхийг Жеон хардаг. Хэсэг хугацааны дараа Жеон утасныхаа жагсаалтаас мөнгө зээлэх хүн хайсан ч бүтэлтэй хүн байсангүй. Энэ үед Гэлрион түүний хажууд ирээд утсаар гэр бүлтэйгээ ярих ба хүүхдийнхээ биеийг асууж аль болох мөнгө хурдан олохыг хичээнэ гэдгээ тайлбарлана. Гэтэл Жеон түүний гаран дээрх шивэсийг нь харж утсан дээрээс Хятад Солонгос шивэс гэж хайсны эцэст түүний гар дээрх шивэсийг олсноор нэлээд эвгүй нөхөр гэдгийг олж мэддэг. Хацар дээрх том сорвинч энэ бодлыг нь баталгаажуулна. Гэнэт Жеоны ааваас дуудлага ирж аавыг нь эмнэлэгт байгааг хэн нэгэн дуулгадаг. Ингэснээр Жеон аавынхаа эмнэлэг рүү явлаа.
Эмнэлэгт ирэхэд аав нь унтж байх ба нэгэн залуу Жеонтой уулзахыг хүснэ. Гадаа Жеон машины толин нэвдэрсэн байгааг харж байхад өнөөх залуу аавыг нь машинаараа шүргсэн нь тодорхой болно. Залуу аавыг нь сүртэй хүнд бэртээгүй хальтал шүргсэн гэдгээ тайлбарласаар. Харин Жеон түүнийг үнэтэй машин ундгийг нь анзаарч даатгал дуудах гэж байна уу гэж асуухад залуу даатгал дуудахгүйгээр тохиролцохыг хүснэ. Үүнийг сонсоод Жеон санаачлагыг гартаа авч зүгээр ч нэг шүргсэн төдий биш л байна да хэмээн гомдлож эхэлснээр залуу түүнд 5 сая вон бэлнээр өгдөг. Жеон аавдаа 3 саяыг өгөөд төсөөлснөөс ихийг хийсэн байна гэж хэлснээр аав нь үнэтэй машинтай хүнд мөргүүлж мөнгө авдаг бололтой. Аав хүүг ярилцаж байхад сүмд хамт явдаг нэгэн эмэгтэй ирэн аавд нь ихэд санаа тавьдаг. Улмаар Жеон сүүлийн үед түрээсийн мөнгө явуулахгүй байсан нь энэ эмэгтэйгээс болсон юм байна гээд аавдаа солих хувцас авахар явлаа. Жеон гарч ирээд өнөөх залууд асуудалгүй болсон гэж хэлэхдээ түүнээс арх үнэртэж байгааг анзаарч бас л санаачлагыг гартаа авч согтуугаар жолоо барьсан байна. Цагдаа дуутах уу хэмээн сүрдүүлээд дахиад 3 сая вон нэмж авдаг. Оройн Жеон аавынхаа гэрт ирж солих хувцснуудыг нь авчхаад үргэлжлүүлэн гэрийг нь нэгжиж байхдаа Rolex-ийн бугуун цагийг нь зүүж нэг хайрцагнаас аавынхаа мөнгийг нь авч дараа нь амь насны даатгал хийлгсэн баримтыг олдог. Аав нь осол эсвэл өвчнөөр нас барсан тохиолдолд 500 сая воныг гэр бүлийн гишүүнд нь олгохоор даатгуулжээ. Юна ресторан. Дараа нь Жеон дэлгүүрээс гарч ирэн тамхилангаа алхахдаа мөнгө хүлэгчэд өрөө төлөхгүй бол сарын дараа үхэн 500 саятай болчих юм бол асуудлаа шийдчихнэ. Энэ хөгшнийг үхэхийг хүлээгээд байж болохгүй. Тэгэх юм бол би төрүүлээд үхчихнэ. Хэмээн адын бодол бодон алхасаар. Ингээд түүнийг нэг гудамжаар явж байтал сургуулийн өсвөр насны 3 сурагч түүн рүү дайрч тамхиг нь хулгайлаад ухаан алттал нь зодчхоод зогтаадаг. Маргааш нь Жеон эртнийг нь авч байна хэмээн хардарч зүүдлэн эмнэлэгт тэсрээд утсаа шалгахад 28 хоног үлдсэн байлаа. Энэ үед аав нь цагдаагаас хүүн гудамжинд хэдэн цаг ухаангүй хэвтэж байхад яагаад мэддэггүй юм хэмээн ууртаагаар асуухад цагдаа тэр гудамжаар баг хүн явдаггүй болохоор гэрч болоход хэцүү. Бас тэр гудамж камергүй гэж хэлхийг Жеон сонсон. Удалгүй Жеон зүгээр гэж хэлээд эмнэлгээс гарлаа. Гинэт тэрээр түрүүнд цагдаагийн хэлсэн тэр гудамжинд камер байхгүй гэдгийг санав. Тэгээд тэрээр ажлынхаа газрын хүн рүү залгаж Хятад Солонгосын эрлийц гэлрүүний гэрийн хаягийг олж мэднэ. Жеон дуу хураагаар авч гэлрүүний байрладаг хаягдл машины цэг рүү очдог. Тэнд тэрээр гэлрүүнтэй таарч өөрсдийгөө хамт ажилдаг гэдгээ түүнд хэлэн түүнд мөнгө хэрэгтэй байгааг нь сонссон гээд 60 сая вон олох боломжтой ажил санал болгодог. Гэлрүүн ямар ажил болохыг асуухад Жеон аавыг нь алаад өг гэж хэлнэ. Дараа нь тэд гэлрүүний амьдрадаг машинд ярилцах ба Жеон аавыгаа баасан гарыг бүр заавал барилгын хажуугийн гудамжаар дамжиж очдог сүмд явдаг. Тэр гудамжинд аавыг нь алах хэрэгтэй гэдгийг тайлбарлана. Гэхдээ аллах шиг биш, осол шиг харагдах ёстой. Тэр гудамжинд хүлээж байгаад машинаар дайрахад болно гэлээ. Үргэлжлүүлээд тэр гудамж камергүй болохоор цагдаа нар мөргөөд зугтаасан осол гэдэл өнгөрнө гэв. Даатгалын мөнгө нь 200 сая, тэрний 30% болох 60 саяыг гэлрүүнд өгнө гэдгээ хэлдэг. Гэлрүүн яаж Жеонд итгэх юм гэж асуухад тэрээр халааснасаа дуу хураагуур гаргаж ирээд саяын болсон яриаг бүгдийг нь бичсэн болохоор бид нэг завинд суусан гэсэн үг хэмээн дуу хураагаараа түүнд өгнө. Улмаар гэлрүүн түүний төлөвлөгөө таалагдж байна гэд зөвшөөрдөг. Маргааш нь Жеон явган хүний замын гарцсан дээр гэлрүүнтэй уулзна. Жеон ажил дуусах хүртэл уулзч болохгүй гэж хэлээ үсттэй. Гэхэд гэлрүүн аавынх нь даатгалын мөнгө 500 сая гэдгийг мэдсэн. Тиймээс 30% нь болох 150 саяыг авахыг хүсэж байгаагаа хэлдэг. Хэрвээ зөвшөөрөхгүй бол хийхгүй гэхэд Жеон маргааш ажлаа гүйцэтгэхийг даалгалаа. Гэлрүүнийг явсны дараа Жеон түүнд яг л 150 саяыг өгөөч хэмээн амандаа бовтно. Маргааш өрөөнд Жеон аавынх нь аллага үлдэгдэх үед өөрийгөө хэрэг толбоогүйг батлах төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэг. Тэрээр ажлынхаа хүнийг дуудаж маха сөöжүүгээр дайлна. Тэд 2 цаг хэртээ суусны дараа 20 цагийн алдаад Жеон ажлынхаа хүнтэй үргэлжлүүлэн караокед орох гэсэн ч түүний хүүийнх нь биеийн мууцсны улмаас гэрлүүгээ харихаар болж төлөвлөгөө нь бүтлгүйддэг. Гэсэн хэдий ч караокед ганцаараа орж 22 цаг 12 минутанд өрөөнөөсөө гарах ба цуг байсан бүсгүйчүүдэд гарын мөнгө ихээр өгч өөрийг нь сайн санаж байхыг хэлээд гарна.
Дараа нь тэрээр бүүргэр авч нэг ажилтны яг өөдөөс нь харан суугаад түүний анхаарлыг татахыг хичээсээр. Тэгээд тэрээр утсан дээрээ тансаг машин туршиж буй бичлэгийг үзэхдээ зэрэгцсэн гэлрүүн ажиллагаагаа эхлүүлнэ. Өнөөх гудамжаар аав нь явж байхад гэлрүүн машинаараа аавыг нь мөргөж машинаасаа бууж ирээд үхсэн үгүүг нь шалгадаг. Үйлчлүүлэгч байхгүй болж үүр цайж байх үеэр Жион түргэн хоолны газраас гарч явлаа. Өдөр нь тэрээр ажил дээрээ хоолоо идэж байхад цагдаагийн газраас дуудлага ирж аав нь нас барсныг дуулган ирж зогцыг нь шалгах хэрэгтэй байгааг хэлдэг. Дараа нь Жион ариун цэврийн өрөөний тасалгаанд сууж аавынхаа зогцыг хараад гашуудж байгаа мэтээр жүжиглэх тасгал хийн. Улмаар тэрээр аавынхаа зогцыг хараад яг л бэлдэж байсан шигэ маш ихээр шаналж байгаа дүр эсгсээр. Тэрээр цагдаагаас юу болсныг асуухад цагдаа өчигдөр машинд дайруулсан бололтой. Мөрдөж байгаа ч сэжигтэн олж чадаагүй гэж хариулна. Жион цагдааг ажиллаа хийхгүй байх хэмээн уурлаж камерны бичлэг байхгүй мó хэмээн асуудаг. Гэтэл цагдаа зүгээр мөргөөд зүгтаасан осол биш албаар гаргасан осол бололтой. Ослыг харсан гэрч байгаа гэлээ. Тэгэд цагдаа машин аавыгч нь мөргөөд явалгүйгээр буцаж ухарч мөргөөд бууж ирээд үхсэн үгүүг нь шалгасан гэв. Энэ үед гэрч ирэх ба гэрч нь аавтын цуг сүмд явдаг өнөөх эмнэлэгт байсан эмэгтэй байх нь тэр. Гэлрүүн аавыг нь ухарч мөргөөд бууж ирээд үхсэн үгүүг нь шалгаж байхыг эмэгтэй харсан ба гэлрүүн эмэгтэйг харснаар тэрээр зүгтааж амжжээ. Ингээд эмэгтэйг морг руу оруулахад түүний араас нэг цагдаа орохдоо Жион руу ихэд сэжигтэй харна. Жион нөгөө цагдаад хандан аавтай маань өстэй хүн байх ёсгүй, сайн хүн байсан. Тэгэхээр машины осол бидтэй хэмээн лавлан асуухад цагдаа зөвхөн гэрчээс болсон юм биш л дээ. Машины осол биш гэж үзэх өөр нэг маш чухал нотлохоо байгаа нь аавчин зогцсыг ууланд булчгсан байхад олсон гэж хэлдэг. Үүнийг сонсоод Жион асуудал огтоо өөрөөр эргэсэнд бачуурч тэнэг новш чинь юу хийчихсэн юм бэ гэж хэлснээр 1-р анги төгсдөг. Юна ресторан.